Сайн байцгаана уу Үхрийн ордныхоо 2025 оны 3 дугаар сарын Үхрийн ордныхны хувьд ажил мэргэжил харилцааны талбарт өсөлт өөрчлөлт мэдрэгдэх төлөвтэй байна. Энэ үеэр мэргэжлийн ур чадвараа дэвшлүүлж орлогоо нэмэгдүүлэх шинэ боломжууд гарч ирнэ. Мөн 3 дугаар сарын 14-өөс 4 дугаар сарын 7-ны хүртэл Меркурийн гараг ухрах хөдөлгөөн хийж хонь болон загсны ордод тохиогдвол харилцаа технологийн асуудалтай анхаараарай. Аяллаа төлөвлөгөөнтэй саатал гаргахаас сэргийлэх нь зүйтэй. Энэ сард хувийн амьдралд хүндрэл гарч болзошгүй тул харилцаагаа сайжруулахад анхаарч аливаа асуудлыг төвчээртэйгээр шийдвэрлэхийг зөвлөж байна. 3 дугаар сарын сүүлээс эхлэн нөхөрлөл хүсэл эрмэлзэлдээ илүү их анхаарал хандуул зарим харилцаагаа дахин эргэцүүлэн бодох хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд оны дунд үед ихэнх Үхрийн ордных нь эрч хүчээр дүүрэн байх боловч гадны нөлөөнд хит автахгүйгээр өөрийн зүрх сэтгэлээ сонсох нь чухлаа. Санхүүгийн тал дээр 3 сараас эхлэн тогтвортой байдал карьерийн өсөлт мэдрэгдэнэ. Мэргэжлийн дадал зуршлаа хөгжүүлж орлогоо өсгөх шинэ боломжуудыг ашиглах нь зүйтэй. Энэ сард Үхрийн ордныхны хувийн болон мэргэжлийн ажилдаа амьдралдаа тэнцвэрийг хадгалж өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх нь амжилтанд хүрэхэд туслана. Та лайк, сабскрайб дараад сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.